За би ингээд сая ингээд яг хотод 180 мянга байна тонн үрсгэл хэлжсэн шүү дээ. Тэр байцаалтан дээр байж л иргэд тохирч байгаа. Улаанбаатарын бүх иргэд бас тохирч байгаа. Яагаад тэгэхээр энэ шигшсэн үрс гэдэг бол өөрөө агаарын бохирдлыг 10-аас 30% минимум 10 максимум 30% агаарын бохирдлыг бууруулдаг. Энийг тэр шинжлэх ухааны хим технологийн хүрээлэнгийн доктор Дасцэв гэдэг хүн яг нүүрсний секторын одоо тэр доктор хүн бат нотолцсон байна. Тийм учраас бол агаарын бохирдлыг бууруулах хүрээнд л анх ажил эхэлсэн шүү дээ. Тэгэнгүүтээ иргэддээ өшөө хямдхан бол нэг сумаар хоёр туулаа бодож байгаа. За нийт иргэд тохирч байгаа. За дээр нь бид гурав өшөө тэнд одоо ингээд бус хүмүүс хохирч байгаа. Яг бол энд сууж байгаа нь ураг болохоос энэ сууж байгаа нь ураг болохоос биш 6-7 хүн нэг сараас 6 сар хоригдсон шүү дээ. Яг тэгэхээр нөгөө олон бүрэлдэхүүнтэй хам хэрэггээл авчирал тэр нэг нүүрсэн дээр эхэлж ажиллаж байсан нэг нөхрийг авчирал яасан. Тансаар их мөнгө шилжүүлсэн байг ингээл шууд авчирал орчдөг байхгүй. Тэгэл 6-7 сар байцаахгүй ингээл баахан юмсан. Тэгээ эрүүл мэнд дээр охирсон нэтрийг нэг юм 5-6 хүн охирчиж байгаа 6-7 хүн. За тэгээд энэ охирлын чинь цаана бол нэр төрийн асуудал байгаа. Энэ компани дампуурчиж байгаа. Одоо би яасан дээр жумгдч асуултанд хариулт авсан юм уу? Аваагүй би аваагүй болоо сонсож ямар асуулт авсан яг тэрийг би асуултад тодорхой тавьсан байгаа. За дахиад асуулт. За дахиад асуу. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хин хинд ямар ач тустай байсан. Зогсноор хин хинд ямар алдагдaltaй ач тустай болж байгаа. Энийн ялгаа гэсэн. Яагаад тэгэхээр би нэг асууж ирэхээр гэмт гэрэг гэдэг бол нийгэмд аюултай байх ёстой. Хэн нэгэн хохирсон байх ёстой. Тийм учраас би хэн хохирсон гэдгийг гаргаж ирэх гээд байгаа байхгүй юу? Хэн хохироо тийм тулд би энийг өмнөх болон хойд тал зогсны хойд тал гэж ингэж ялгаж байгаа. Гэмт гэрэг гэдэг бол нийгэмд аюултай байдаг, хэн нэгэнд аюултай байдаг. Тэгээ би эндээс хор аюулын хаана гарч иж байгааг бол тодорхойлж асуугаад байгаа шүү гэж. Тэрийг ойлгоорой. За тэгэхээр би 40-нд хэлчихлээ. Ингээ хохирогч нь бол бид нар 2 жил гараа ажилласан бид нар л болж байгаа. Хоцсон нь бол тэгээд яг зүгээр нөгөө ирж штэ. Агаарын бохирдлоос болоод Улаанбаатарын иргэд тохирч байгаа. За нэмж LSP компанид ажиллаж байгаа. За би нэг давхаг цагаалаас асуулт тууссан. Давхаг гэсэн үг.